Баянгор аймгийн засаг даргын тамгын газар малчин төлөөс хамтран бэлтгэн хүргэдэг шинэ Баянгорын төлөө сурал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Баянгор аймгийн уул уурхайн зөвлөгөө аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд болж өндөрлөлөө. Уг зөвлөгөөний зохион байгуулснаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгөө зогсохгүй аймгаас уул уурхайн салбарт барьж буй бодлого шийдвэрийг танилцуулах гээд шаардлагатай мэдээллүүдийг өгч байгаагаараа онцлогтой байлаа. Уг зөвлөгөөний нээж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ширмэн аймгийн засаг дарга Жаргал сайхан нараа үг хэлсэн юм. Ингээд уул уурхайн зөвлөгөөнөөс бэлтгэсэн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулна. Хайгуулын болоод ашиглалтын зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд тоочод үзэх юм бол 100 гаруй байдаг. Зарим нь одоо хаяг нь тодорхой бус ийм компаниуд маш олон байдаг. Тэгэхээр бидний хувьд бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд тодорхой компаниудтай хамтарч ажилласан. Өнөөдрийн байдлаар Баянгор аймгийн хэмжээнд хийсэн бүтээн байгуулалтын ажлын бас тодорхой хэсгийг манай уул уурхайн компаниуд сэтгэл гаргаж нийгмийн хариуцлага хэрэгжүүлж ажилласны үр дүнд бас энэ тодорхой бүтээн байгуулалтын ажлууд явагдсан гэж миний хувьд үнэлж явдаг. Бид цаашдаа уул уурхайн салбарыг харилцан ашигтай ийм хэлбэрээр явуулахыг аймаг бодлогоо болгож зорж ажиллах болно. Дээр нь өнөө цагт яригдж байгаа хамгийн чухлаар тавигдж байгаа асуудлын нэг бол байгаль экологийн асуудал байна. Энэ дээр бас орон нутгаас уул уурхайн компаниудтай нягт хамтарч ажиллана. За мэдээж энэ Баянгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бол Баянгор аймгийн иргэдийг ажилтай болгох, Баянгор аймгийн орлогыг нэмэгдүүлэх, Баянгорын зах зээл дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хэмжлэнгийн зүйлүүдийг өнгөрсөн хугацаанд бид уул уурхайн компаниудтай санал тавьж хамтарч ажиллаж ирсэн. Энэ хамтын ажиллагаа маань цааш улам төвлөрж, өргөжж явна гэдэгт итгэлтэй байгаа. Цаашид бид хүн яаж илүү энэ нөөц болгоод энэ баялагийг яаж зөвшөөрөх вэ? Аж ахуйн нэгжүүд яаж хариуцлагатайгаар ажиллаж орлогоо нэмэгдүүлэх, энэ орон нутгийн эрх шигтэй яаж нийцж ажиллах вэ гэдгээр бид хүн бас илүү тодорхой зүйлийг бидний өнгөрсөн хугацаанд гарсан үдэн дээр тулгуурлаж ярьж байна гэж бас бодож байгаа. 2014 оны энэ олон салбарт ажилласан ажлууд дээр бол нэлээдгүй томоохон нийгмийн эдийн засгийн Баянгор аймаг төсөлттэй гарч байна. Ганцхан бүтээн байгуулалт боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бусад харилцаанууд дээр ч гэсэн соёл урлаг дээр ихэд томоохон акц төвчлүүд гарсан байна. Таахан сонсож байгаа. Томоохон улсын болон төв дэлхийн тэмцээнүүдэд Баянгорын нэртэй олон хүмүүс дуусгаж энэ бол мөн л бас энэ хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаагийн энэ хүмүүсийн сурж боловсрох тэр орчин нөхцөл рүү хөрөнгө оруулалт хийсний үр дүн гэж бид хүн бас харж ганцхан бүтээн байгуулдаг. Баянгор аймгийн хэмжээнд 2014 онд сүүлийн 20 жилийн хугацаанд хийгдэж байгаагүй асар их хэмжээний хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбараас орж ирсэн байгаамаа. Энэхүү хийгдсэн хөрөнгө оруулалтаар 2014 онд асар их хэмжээний бүтээн байгуулалтууд хийгдсэн. Эдгээр бүтээн байгуулалтуудын үр дүн өнөөдөр салбар дээр гарч эхлээд байна. Саяхны хүртэл Баянгор аймагт хариуцлагагүй уул уурхай явуулдаг аж ахуйн нэгжүүд байсан. Дээрх аж ахуйн нэгжүүд байхад өнгөрсөн жилүүдийнхтэй адил хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй байна. Харин өнгөрсөн 2014 оны хугацаанд уул уурхайн салбараас орж ирсэн хөрөнгө оруулалт нь орон нутгийн хөгжилд нэлээд хувь нэмэр оруулсан байна. Тодорхойлбол Баянгор аймагт уул уурхайгаас орж ирсэн хөрөнгө оруулалтаар дамжуулан эдийн засгийн хямралыг ажирлгүй даваа зогсохгүй их бүтээн байгуулалтын ажлыг тууштай зохион байгуулсан нь өнөөгийн жишг аймаг болоход хүчтэй нөлөө үзүүлжээ. Эрдэнэ мандал хайрхны догчлолтын ажил байгаа. За Эрдэнэ мандал хайрхны өмнөх одоо догчлолтын ажлынхээс өмнөх зургийг харагдаж байна. За энэ их слайдн дээр бол одоо догчлолтын ажил хийгдсэний дараах одоогийн байгаа байдлын зураг байгаа. За энэ мөн одоо хяналтын төсөөрөө бол 646.6 сая төгрөгийн ийм одоо батлагдсан төсөвтэй. За үүнийг Дулаанбогд хайрхан компани 545 сая төгрөгийн төсөв төлөвлөлтөөр гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байгаа. За мөн дараагийн ажил
аймгийн төд ойг усантай холбоотойгоор ногоон байгууламжийг бас нэлээдгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн та бүхэн мэдж байгаа. За энэ ногоон байгууламжийг нэмж тарьсантай холбоотойгоор ногоон байгууламжийн улсын системийг зайлшгүй хийх шаардлагатай болсон. За энэ улсын систем хийх одоо ногоон байгууламж зөвлөгжүүлэхээс өмнөх төвийн одоо төв замын дагуух зургийг харагдаж байна. За дараагийн слайдн дээр бол улсын системийг хийсний дараах юм зураг харагдаж байгаа. За энэ улсын системийг бол аймгийн Баянгар аймагт үйл ажиллагаа явуулдаг цэцэг бичний 339 дугаар аймгийн хамт олон бол нэгдээ 392 сая төгрөгийн төсөв төртөгтэйгээр ингэж гүйцэтгэж хүлээж өгсөн байгаа. За яг энэ саяны бидний одоо барьсан ажлууд бол зөвхөн одоо энэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд. Үндс нь одоо саяны дурдсан ажлууд бол улсын болон орон нутгийн төсвөөс бол ямар нэгэн санхүүжилт гараагүй зөвхөн тэр аж ахуй нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр ингэж хэрэгжүүлсэн ийм ажлууд байгаа. Түүгээр зогсохгүй аймаг орон нутгаас ямар нэгэн зардал гаргалгүйгээр уул уурхай нөлөөллөөр эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимтэй зохион байгуулсан нь уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн хариуцлага сайжирсны илрэл болохыг аймгийн засаг дарга онцолж байлаа. Аймгийн эвдэрсэн газрын тооллыг явуулсан байна. 527.8 газар тоологдсон. 12 сумын томоохон дуулуурхай хөгжсөн 12 сумын хэмжээ. За үүнээс хэдхэн 304 газрыг нөхөн сэргээж чадсан байна. Улсын болон орон нутгийн төсөв олохгүйгээр сэргээж чадсан. Энэ бол дэглэгийн нөхөн сэргээд байсан. Нөхөн сэргээгээд мөн дээрээс нь нөхөн сэргээлт буюу уул уурхай аж ахуй нэгжүүд уул уурхай салбараас хэдхэн 3,884 сая төгрөгийг орон нутгийн төсөвт оруулсан байна. Энэ их хөрөнгөөр Баянгар аймгийн бүтээн байгуулалт мөн одоо улс орны эдийн засаг хүнд байсан улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт бас тасарсан ийм ажлуудыг санхүүжүүлсэн байна. Энэ их хөрөнгө оруулалт, энэ их бүтээн байгуулалт, энэ эвдэрсэн газрын нөхөн сэргээс хүмүүс бол манай уул уурхай салбарынхаа тав бай гэж хэлдэг. Энэ хүндэт тендер дээрээс одоо баяртайгаар буюу таахан баярлцснаа нэг аймагийнхаа иргэдийн өмнөөс хэлдэг. Их хүсэж байсан юм аа энэ болцоо өнөөдөр боллоо гэж би бас бодож байна. Таахан баярлцаа. Энэхүү уул уурхайн зөвлөгөөнийг зохион байгуулалтаар өнөөдөр тухайн аж ахуй нэгж байгууллагуудад аймгаас барьж байгаа бодлого шийдвэрийг танилцуулаад зогсохгүй тэдэнд шаардлагатай мэдээллийг өгч байгаагаар онцлогтой юм. Энэхүү мэдээллийг авснараа тухайн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд нь дор бүртээ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх боломж нь нэгдэн гэж аймгийн удирдлагууд болон харьяа хэлтс агентлагууд нь үзэж байгаамаа. Зөвлөгөөний хүрээнд аж ахуй нэгж байгууллагад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, татвар, хөдөлмөрийн аюулгүй байдал, хяналт шалгалтын талаарх мэдээллийг өгсөн юм. Энэ тухай аж ахуй нэгж нь өөрийн үйл ажиллагааг явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан нийгмийн хариуцлагатай ажиллахад шаардлагатай нэмэлт мэдээллүүд байлаа. Ажлын байрыг хадгалагдаж байгаа болон шинээр бий болох ажлын байрынхаа мэдээллийг солилцох, шинээр гарч байгаа буюу хадгалагдаж байгаа ажлын байранда орон нутгийн одоо ажилтгүй иргэдийг 30 хүртэлх ба түүнээс дээш хувьд нь одоо зуурчилж авах мөн одоо хуулийн хүрээнд ажиллагчийг дэмжихэд хамтарч ажиллах гэсэн мөн одоо үүний зэрэгцээ хамгийн гол нь Баянгар аймагт жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхэлж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн одоо гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй та бүхэн танилцаж эдгээр одоо жижиг дунд бизнес эрхлэгчдийн гэрээ байгуулж бас баялагийг баян онгортой шингээх энэ тал дээр бас та бүхэн сэтгэл гаргах байх гэж бодож байгаа. За дараагийн нэг хүсэн хүлээж байгаа хамгийн гол зүйл бол уул уурхай салбарт ажиллах студентийн хүрээнд хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагыг бас хамтарч хэрэгжүүлэх та бүхэнтэй сургалт сурталчилгааг манай зүгээс хамтарч хэрэгжүүлэх мөн одоо та бүгд ч гэсэн энэ тал дээр анхаарч эрсдэлгүй ажлын байрыг бий болгоход бас нэлээдгүй ач холбогдол өгнө гэж ойлгож байгаа. Энэ хяналтын утас ашигласны ач холбогдлын юу вэ гэдэг дээр энэ хяналтын утасны асуултын өрөөнд хяналтын явуулж байгаа. Энэ болохоор цаг хугацаа хэмжиж байгаа нэг төвшөнд ил тод
үйл ажиллагаа явуулж байгаа. Бизнесийн байгууллага бас энэ хяналтын утсыг өөрсдөө татаж авснаар бол өөрөөсөө бас хянах боломжтой дотоодын хяналтаа хэрэгжүүлнэ гэсэн үг. Хяналтын шалгалтын үйл ажиллагаа шалгуулчдад тод ойлгомжтой болж байгаа. Юу шалгаж байгаа, юу авах гэж байгааг мэддэхгүй зарим аж ахуйн нэгжүүдээс тийм гомдол ирдэг. Манайд одоо бол энэ хяналтын ус ашигласнаар бол хян шалгалтын үйл ажиллагаа тод ойлгомжтой болж байна гэсэн. Мөн хяналтын хуудсан дээр болохоор хууль журам стандартын талаар сурчлага хяналтын уусан дээр яг хуулийн заалтыг, хуулийн нэрийг хуулийн заалттай нь оруулж өгсөн учраас аж ахуйн нэгжүүд энэ үзснээр бол хян шалгалтын ямар хууль журам стандартыг хэрэгжлийг шалгаж яана гэдгийг мэдсэн сурчлага болоод мөн улмаар аж ахуйн нэгжид энийг хэрэгжүүлснээр хууль стандартын хэрэгжилтээ өсдөг. Илэрсэн зөрчлийнхаа өөртөө тухайн хяналтын утсаар шалгагдсанаар илэрсэн зөрчлийн үндэслэл өөртөө эрсдлийн үнэлгээг бас тогтоодог. Нутагт үйл ажиллагаа явуулж байгаа энэ улуурхан компани тэнд өөрийнхөө лицензгүй талбай дээр ашиглалт болон олборлолт явуулаад байна гэсэн гомдол мэдээлэл бас хэдгээд ирж исэн. Тийм учраас би та бүхэнд энийг бас анхааруулад яг энэ мэргэжлийн байгууллагаар тэр хөлийн цэцгийг тогтоож цэг шавыг тавиулах шаардлагатай шүү гэж хэлмээр байна. За мөн ашигт мартгалын тухай хуулинд уурхай дээр байвал зохих бичиг баримтуудын жагсаалт хийж байгаа. Тэгэхээр уурхай дээр очихоор уулуурхан компаниуд бичиг баримтууд дутуу байдаг. За тэгээд энэ бичиг баримтууд хаана байна ингээд шалгах гэхээр захирал аваа явуулсан. Одоо интернетээр аваадахыг л тиймэрхүү тайлбар тавьдаг. Тэгэхээр уулуурхай дээр байвал зохих бичиг баримтууд байх ёстой газраа уурхай дээр л байж ёстой гэсэн тийм шаардлагыг тавьж байна. За тесрч дэлгэрэх бодис хадгалах ашиглах чиглэлээр бол манай аймагт тесрч дэлгэрэх бодис ашиглах тусгай зөвшөөрлөхийн 4 компани байна. Уулуурхан чиглэлээр үйлдвэрлэж байгаа. Тэдгээрээс шалгах тэдгээрийн одоо яг энэ цэцлэгээний бодис агуулгын хадгалж байгаа байдалд нь хяналт тавихаар шалгалт хийхээр аюулгүй бүс уг нь бол яг цэцлэгээний бодис эргэлтэнд хяналт тавих хуулиар цэцлэгээний бодис хадгалж байгаа тэр газар байранд аюулгүй бүстэй байх ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр аюулгүй бүс хэд хэдэн компаниуд аюулгүй бүс байрлуулсан боловч хийсэн боловч бусад компаниуд аюулгүй бүс байрлуулаагүй улмаас цэцлэгээний бодис алдагдах, за мөн мал амьтан мөн одоо бусад одоо зөвшөөрлгүйгээр иргэд одоо нэвтэрч орсон улмаас бас ямар нэгэн хохирлны учирсан хэмжлэн янз бүрийн асуудал гарсан байгаа. За мөн харуул хамгаалалт бол цэцлэгээний бодисдын хадгалах тэр байранд цэцлэгээний бодис хадгалах байранд харуул хамгаалалтын байнгын харуул хамгаалалт байх ёстой. За мөн гэрэлтүүлэгтэй байх ёстой. За камерчлалтын асуудлыг бас шийдвэрлсэн байх ёстой гэсэн юм төлөвлөнө. Монгол орны хэмжээнд болохоор газрын дор усны 80%-ийг нь ашиглаад байна. Тэгээд говийн бүсэд болохоор усны хэрэглээ өсөн нэмэгдээд. Тэгээд мөн усаар дамжид усны бохирдол их байгаатай холбогдуулаад усаар дамжсан олон өвчнүүд бас нэмэгдэх хандлагатай. Тэгээд усаар дамжаад болохоор цусан суулга, балнад, гепатит, сальмонелл гэдэг эзний халдвар төвчнүүд тохиолдохоос гадна олон үнийг хамарч бага насны хүүхдүүд бас илүү өртдгөө гэсэн судалгаа байдаг. За тэгээд ус бохирдох нөхцөл болохоор гол мөрөн нуурын дад орчим хувь нь хуурай газрын гаралтай байдаг. Бохирдлын дад орчим хувь нь хуурай газрын гаралтай байдаг. Эдгээр нь ус цэвэршүүлэх байгууламж, үйлдвэрийн хаягдал, химийн бодис болон тэдгээрийн нэгдэл, хуунцар идэл, өтөг бууц болон нянгийн эсрэг хэрэглэгдэх химийн бүтээгдэхүүн зэргээс үүдэлтэй байна. За тэгээд жилд ойролцоогоор 6,000 тонн орчим нүүрс ус төрөгч болон түүний нэгдэл болох химийн хог хаягдал усанд хаягдж байна. Түүнчлэн уулуурхайн салбарт хэрэглэж байгаа мөнгөн ус, цианид зэрэг хортой нэгдлүүдээс болоод усны эколог ихээхэн хор хөнөөл учирч байна. За усны бохирдлын их үүсвэр нь болохоор хүний үйл ажиллагааны нөлөөгөөр цэвэрлээгүй бохир усыг усан санд цутгах, тэгээд химийн хур цанцаас угаагдан гол мөрөн усанд нийлэх,
хий утааны хаягдлаар бохирдох нефт болон нефтийн бүтээгдэхүүнийг усан далдагдах. Тэгэд бас хөрсний бохирдлын улмаас бас ус бохирдож байгаа. Хөрсний бохирдол их үс өөр нь бас хүний үйл ажиллагаанаас болоод ус бохирдож байгаа юм аа. За тэгээд ус бохирдуулагч хүчин зүйлсийг 3 төрөлд хуваахад химийн бохирдуулагч, биологийн бохирдуулагч, физикийн бохирдуулагч гэж хуваасан байдаг. Тэгээд эдгээр одоо бохирдуулагч бодисууд нь болохоор ихэнх нь бас ууд уурхай нөлөөлөлтөөр хөрсөө бохирдуулаад улмаар бас усаа бохирдуулж байгаа юм аа. Сүүлийн жилүүдэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд нь нийгмийн хариуцлага ухамсарлаж байгаль орчноо нөхөн сэргээх, тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, дэмжлэг тусалцаа үзүүлэх зэрэгт анхаарлаа хандуулах болжээ. Энэ ч утгаараа Баянгор аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний амьдрал ахуйг дээшлүүлэх чиглэлд анхаарлаа хандуулан ажиллах нь нэмэгдсэн байна. Сүүлийн үед арай дээр болж эхэлж байгаа. Цаашдаа яг ямар үйл ажиллагаа зохион байгуулаасаа гэсэн бодлого байна. Мэдээж иргэдийн зүгээс бас энэ уул уурхайн компаниудыг төгс нийлээдгүй нэг хэсэг бол эсэргүүцсэн юм тохиолдлоос. Би ч одоо анх эсэргүүцэлж явж байсан хүнийх нэг газар хойлдог гэдэг компани гарангуудаа баахан газар ухаж зүтгэж нөгөөдхөн дараагүй явчихсан. Сүүл үед нь одоо техникийн нөхөн сэргээлтүүдийг Улсам аймгийн засаг дарга нар зохион байгуулсан хүчинд гайгүй хийгдэж эхэлж байгаа. Би баг зэргийн газар нь биологийн нөхөн сэргээлт зарим газрууд нь нэг Баянгор тамхт гэдэг компанитай нийлж баг зэргийн биологийн нөхөн сэргээлтүүд хийсэн. Цаашд нь бол одоо энэ ногоо тарж байгаа улсуудын дээр одоо нэг алууныхаа хэлээр бол юу гэдгийг зэрлэг олон нас тургуул гэж яриа гэдгийг үлээ. Одоо талбай дээр тэр үргэлжлэн ургал зээлж ургадаг тэр олон нас тургуулын үндсийг одоо тэр газарт суудлахын үрийг бодвол үндсэн чийг л авах юм бол ухаад гатаацсан байсанд буцаад дахин ургадаг тийм ургал Монгол орны энэ одоо тал хэрийн бүсэд маш их зэрлэгээр ургасан үү. Тэрийг л яг л суулгахад орон нутгийн ард түмнэр өөрсдөр нь одоо хөдөөний малчад янз бүрийн улсуудаар уул уурхаагаас тэр нөгөө биологийн нөхөн сэргээлт нь өөрсдөр нь хийлгүүлээд тэг ууслага юуг нь хийхэд бол анхаарах хэрэгтэй байгаа. Алт баялагийг авсан чинь орон нутгийн ард түмэндээ хэдэн зуун мянган жилдэн малтай хүнтэйгэн урангуулдан ээлтэй урангуулыг нутгшуулахыг зорддог тийм бодлого явуулах хэрэгтэй байгаа. Тэрэн дээр нь одоо биологийн нөхөн сэргээлтийн зардлын орон нутагт нь тэгээ ялангуяа баг багт нь даансанд нь хийж өгдөг тэр хариуцсан төрийн бус байгууллагатай улсууд нь өгж явуулж ямар байгаа байхгүй юу? Уул уурхайн талын нөхдүүд нэг үеийн бодвол бас гайгүй болсон. Хөөцөн бол бас нэг ухдаг нөхдүүд ирдэг. Уул овоолсон шороо гүн газар нөхдөд үлддэг байсан. Одоо бол нэг үеийн бодвол бас гайгүй. Бас нэлээд бас малчад бол ер нь өөрийн газар шороо биднийх шүү гэдгийг ойлгоод бас нэлээд оролцдог болж байна. Нэг үеийг бол бас хурал ном, хурал зөвлөгөөнөө хийгээд тэр нь ашигт нөхмөлийн тухай хуулийн дээр нэг иргэдээс суугаад аал лиценз авдаг тийм ээ. Аал лицензийн эхний олборлт хийх эрхийг авахын тулд иргэдээс нэг санал баг иргэдийн нийт яг тэр нутгийн иргэдээс авах хэрэгтэй байдаг. Энэ санал нь бол нэг зарлаад сар болоод тэгээд юу ясныхаа тохиолдолд шууд албан хүчээр өөрөө дэмцэн гэд явчихдаг юм байна лээ. Энэ өстой айгүй буруу юм билээ. Ер нь бол иргэд өөрсдөө газар нутгаа хамгаалж хайрлж бидний өвгдөөцөөс үлдээсэн тийм ээ. Саяхан ихтэл одоо ялтын агуу хэлтийн 70 жил болоо агуух ялт ямар хүнээр олдсон хүн бас нэлээд ойлголоо. Тийм учраас иргэн болгон бас нэлээд оролцох хэрэгтэй байх. Эндээсээ мөрч илүү оролцуулах хэрэгтэй байх гэж бодож байна. Цаашид ер нь яг энэ иргэдийн оролцоог хангах, иргэдийг оролцуулах чиглэлээр яг ямар ажлыг зохион байгуулах? Одоо хамгийн сүүлийн тус гарсан шилэн дансны хууль гэдэг гарсан тийм яг энэ шиг л ер нь бол уул уурхай өөрөө шилэн данснах шиг болмоор байна тийм ээ. Хаана хичнээн лицензтэй хэдэн газартай энийг иргэн болгон өөрөө мэддэг. Энийг эднэр миний одоо яг бэлчээрийн цөм нутаг шүү. Энднийг бол ажиллуулж болохгүй. Энийгээ ажиллуулж болно. Эндээс яг тал хувийн хүртэн, эндээс тал хувийн хүртэхгүй. Эндээс бол оруулах боломжгүй гэсэн ийм саналуудыг ер нь бид нэр төрийн бодлогоор нэлээд илэн далангууд дэлгэрэнгүй болохгүй бол уул уурхай маань мөнгө нэлээх хэрэгэлддэг. Айгүйх нууц дарагдмал юмар өмнө нь яваа сурцсан. Тийм болов уу гэж бодд юм би. Тэгээд бас нэлээх хэмжээний газар Монгол улсад зүгтгэгдээд үлдсэн хаягдсан газрууд байдаг. Эргээд яг иргэн өөрөө оролцоод
энэ газраа бид нар булъя, энэ газар дээр нөхөн сэргээлтээ, энэ дээр нь ашиглалтыг явуулъя. Энийг иргэн болгонд яг идэвхтэй санаачлагыг оруулах юм бол энэ дараагийн энэ өмнөх юмнууд давтагдаад авахгүй байх гэж би бодод байна шүү дээ. Үндсэндээ сумын хэмжээнд 16 ашиглалтын сошиалт аж ахуйн нэгж байд. Тэгээ эндээс үл ажиллагаа явуулж байгаа нь бол тогтмол явуулж байгаа 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулна. Тэгээ энэ 4 аж ахуйн нэгжийн одоо жил хийж байгаа нөхөн сэргээлтийн ажилтнаар бол сум орон нутгийн төрийн байгууллагууд байгаль орчны чиглэлээр мөн иргэдийн оролцоотой хян шалтын ажил бол бас байнга хийж байна л та. Тэгээ ер нь зүгээр байгаль орчны ногоон хөгжлийн яамны сайдын тушаалаар бол 2013 оноос бол аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг одоо нөхөн сэргээлтийг хөшгүүлж авдаг л та. Тэгээ энд бол бас орон нутгийн одоо иргэдийн төлөөллөөс тухайн орон нутгад ажиллаж амьдарч байгаа малчин өрхөөс 3 төлөөлөл ордог. Тэгээ энэ дээр мөн нэмээд сумын газрын наавар байгаль орчны байц цагчийн бүрэлдэхүүнтэй тэгээд аймгийн тэр ажлын хэсэгт ороод хяналтын ажлыг бол тогтмол явуулж байна. Нөхөн сэргээлтийн асуудлаар хяналтаж боломжтой ажиллаж байгаа гэж үздэг. За уул уурхай ажилтны салбараа сүүлийн үед нэлээд эрчимтэй явуулсан аймаг сумын төвшөнд ярьдаг болсон. За өмнөх төвшнгөөс сүүлийн жилүүд уул уурхай ашиглалт орон нутгийн оролцоо бол илүү сайжирж байгаа гэж ойлгож байгаа. За өмнө нь бол багийн иргэдийн нийтийн орлын мэдээлэл санал асуулгыг авах агуулгын зөвшөөрлийг за заашдаа ашиглалтын болгоход бол тэдний оролцоо саналыг авах асуудал бол бас бүрхэгдэв. Богинохон хугацаатай оролцоо бага ер нь улсаас одоо уул уурхай компанитай тохирсон уул уурхай ашиглалтын газраас шийдсэн шийдвэрүүл тэрчээр явцдаг байсан. Сүүлийн жилүүд бол багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцдэг, иргэдийн санал бодлыг оролцуулдаг. Тэр тусмаа төсөл хөтөлбөрийн байгуулалт шивээр хөгжил хаягддаг. Азийн сангийн төсөл хөтөлбөрүүдийн сургалтын явцыг харж байхад бол уул уурхайн чиглэлээр одоо баримтлах бодлогын бичгээр мэдээр тулгуурлаад иргэд малчид орон нутагт байгалийн зүйн зохисыг алдагдуулахгүй байх талаар хэрхэн оролцоо байна. Цаашлах юм бол төрч тэр орон нутагч тэр эрх мэдлийнхаа хүрээнд хуулийн хүрээнд орон нутагт байгалийн байлгийг бүтээн байгуулалт ард иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр анхааруулах талаар бас боломжтой ярьдаг болсон байна. Электэн орон нутаг гэдэг нь өөрөө сумуу аймаг гэдэг бол бас эргэлзээтэй байдаг. Зарим зүйл дээр бол одоо сум гэхэд ашигтай, орлоготой, ард түмэн тустай ийм одоо бүтээн байгуулалтын ажил болоод ирвэл орон нутгийн эзэд биш юм шиг. За уул уурхайгаас гарч байгаа чөрчилтэй байгаль дэлхийн бохирдсон, орхигдсон ус бэлчээр нь ашиглагдчихсан. Тэндээс одоо нөхөн сэргээлт хийгээгүй хаягдчихсан. Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт ороогүй ингээд хил ам зөрчилтэй асуудал бол сумын ажил болдгоо. Компаниудын хувьд иргэд рүү хандан өөрөөрөө арга барилаар төрөл бүрийн үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал нэг хэсэг нь иргэдийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор нөхөн сэргээлтийн ажлаа нутгийн иргэдээр хийлгэх шаардлагатай дэмжлэг тусалцаа үзүүлэх зэрэг ажлыг хийж байгаа юм байна. Нутгийнхаа ер нь болон багийнхаа иргэдтэй бол манайхаа ер нь харилцаа холбоотой ер нь ажилладаг орон нутгатайгаа ч гэсэн. Тэгээд Баянгор аймагтай болон Баянова сум тэгээ ер нь багийн иргэдтэйгээ ер нь нэгт холбоотой ажиллая гэж ер нь бодож үйл ажиллагаа ч гэсэн цаашид төлөвлөж ер нь явж байгаа. Нутгийн иргэдтэй бол бид нар бол ерөнхийдөө нутгийнхаа иргэдээс ч гэсэн одоо ажилд авах. Тэгээд малжуулах, хашаа хороо барих. Тэгээд ерөнхийдөө багийн төвийг бол манайх 2012 онд багийн төв барьж өгч өгсөн. Тэгээ багийн төв нь бас нэг галын аюул төстэй тэгээд ингээд багийн төв болсон байгаа. Энэ жилээс бас багийнхаа иргэдийг дэмжих зорилгоор багийн төвийг манай компани бас ер нь барьж өгөхөөр ингээд төлөвлөгөөндөө оруулаад тэгээд явж байгаа. Тэгээд нодлон 14 оны хувьд болохоор манайх багийн ер нь нэг 90 гаруй иргэдийг бичил уурхай маягаар бас нутгаас одоо лицензээ талбаас зотох хэмжээний бас нэг газрыг 0.4 гааг одоо нутгийнхаа иргэдийг дэмжих зорилгоор амьдралынхаа дэмжих зорилгоор бас нэг чөлөөлж яг нэг хэсэг талбай дараалал ажиллуулж яг бичил уурхай маягаар гурван гэрээгээр ажилласан. За Рио Баянгор компани бүс зохион байгуулалтын түүшийн уурхайнд хоногт 3 ээлжир 24 цагийн тасралтгүй ажиллагаатай нийт ажиллах хүчний 25% нь орон нутгийн иргэд ажиллаж байгаа. Цаашд орон нутгийн ажилчид нэмж сурган ажиллах бодлого баримталж ажиллаж байгаамаа. За нийгмийн хариуцлага нь бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн тухай хуулийг нэгдүгээр тавьж компани хэмжээнд эрүүл аюулгүй ажлыг байр бий болгох, ажилтнуудаа осолгүй зөв ажиллах арга барил сургаж төлөвшүүлснээр компани ажилтан болон тэдгээрийн арга гэрийн өмнө хүлээж байгаа нийгмийн хариуцлага юм аа.
Баянгор аймгийн Баян овоо сумын цагаан цохир нэртэй газар үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа. Гэхдээ одоогор болохоор бүтээн байгуулалт тэгээ барилгын шатндаа явж байгаамаа. Ерөнхийдөө болохоор манай компани маань уул уурхайд байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхээр ингээд чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа эхлээд явж байгаа. Одоо 1 жилийн ойр дээр байж байна. Нэг хэсэг нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхэл хууль журмыг биелүүлэхийн зэрэгцээ ажилтаа албаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган холбогдох татвар хураамжийг төлсөний үндсэн дээр ажиллаж байна. Харин зарим компани ажилтаа албаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй зэрэгцээ холбогдох хууль журмыг үл тоон татвар хураамжийг төлөөгүй байгааг албаны хүн хэлж байлаа. За дараах компаниуд нь усны төлбөрийн дүгнэлт гаргуулсан боловч тогтоосон төлбөрийг гүйцэтгүүлээгүй дараах компаниуд байна. За үүнд Шижир Аринжин ХХ компани 37 сая төгрөг 600 мянган төгрөг төлөхөөс сая 355 оноо 4 мянган төгрөг төлсөн. За Монгол улгаар К 115 сая 931.2 мянган төгрөг төлөвлөрөхөөс 25 сая төгрөг төлөвлөрүүлсэн. Баянгор компани 63 сая 300 мянган төгрөг төлөвлөрөхөөс 25 сая 583.7 мянган төгрөг төлөвлөрүүлсэн. Хонгороо өдөр ХХ компани 4 сая 218.9 мянган төгрөг төлөвлөрөхөөс 2 сая төгрөгийг тус төлөвлөрүүлж, за 2015 оны үлдэгдэл нийт 167 сая 161.5 мянган төгрөгийн усны дүгэл дээр гсэн юм үлдэгдлийн өр байна. За 2014 онд усны дүгнэлт гаргуулсан боловч ашигт малтмалын олборлтын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан боловч тогтоогдсон усны төлбөрийг төлөөгүй 3 компани байна. За энд нь бол ЖНД-г уул ХХ компани, Бадамлун Хочир, Баяжмал алт тодорхой ус шалтгаанаар бол усныхаа төлбөрийг төлөөгүй. За дээрх компани үйл ажиллагаа компаниуд бол 2014 оны усны төлбөрийн дутуу төлсөн төлөөгүй усны төлбөрийг нөхөн төлөвлөх татвар ерөнхий хуулийн дагуу шатраас арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр бид бас ажиллагаанд төлөвлөж байна. За эдгээр компани үйл ажиллагааны шалтгаалж бол орон нутгийн бас ус ашигласны татварын орлогын төлгөө бол тасалдсан байж байгаа. За нийт бол 2014 онд 300 сая төгрөгийн усны төлбөрүүлэхээс 129 сая 418.3 мянган төгрөг төлөвлөж 33.6% буюу 100 сая 581.7 мянган төгрөгөөр бол орон нутгийн татварын орлогын ингээд тасалдсан байж байгаа. Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн хувьд нийгмийн хариуцлагатай аймаг орон нутгатайгаа харилцаа уялдаад ажиллахад анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байсан юм. Баянгор аймагт 2015 онд хийгдэх, цаашид хийгдэх бүхэл бүтээн байгуулалтад үйл ажиллагаанд хамтран оролцох зөвлөгөөний зохион байгуулагчдын зүгээс уриалж байсан юм а. 2015 он төгөөмөл тагцтай ашигт малтмалын хууль орон нутагт эрхэн шилжиж ирсэн байна. Орон нутагт бол бидний хувьд бас төгөөмөл тагцтай ашигт малтмалын чиглэлээр бас аж ахуйн нэгжүүдээс санал аваад хайгуулын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөөд саналуудыг аваад явж байгаа. Одоогоор нэг 16 аж ахуйн нэгж төгөөмөл тагцтай ашигт малтмал дээр хайгуулын төлөвлөлөө өгсөн байна. Мөн дээрээс нь ашигт малтмалын газар уул уурхай сайдын 2014 оны 9-р сарын 12-ны өдрийн 203 тоо тушаалаар бид бүхэн бас хайгуул хийх 49 хайгуулын тасгай шүүргэсэн өргөдлийг хүлээж авсан. Үүн дээрээс холбогдсон байгууллагуудыг санал авснаар одоогоор 28 санал маань дэмжигдсэн байна. Дэмжигдсэн байгаа гэхээр нэмж одоо ийм уул уурхай сонирхолтой аж ахуйн нэгжүүд Баянгор аймагт ажиллах нэ гэсэн. За мөн хүчингүй болсон нийтдээ манай 106 тусгай зөвшөөрөл байна. Үүнийг одоо сонгон шалгуулалтаар мөн одоо ажлын хэсгийг гаргаж ашигт малтмалын газраас 2015 оны 5 дугаар сарын 14-ний
байдлаар бол 3.8 талбай төлөв мэдээлэл ирсэн байна. Тэр учраас энэ хайгуулын болон ашиглалтын мөн хот нартай хуульд орсон гэдэг олон зөвшөөрлүүд дээр эргэж харах, мөн түүнийг орон нутагт нь хилцүүлэх, тусгай наривчилж үзэх, ер нь уулуурхайн салбар арай эерэг байр суурьтай хандах хандлагууд бол төр засгийн хэмжээнд, аймаг орон нутгийн хэмжээнд л гарсан гэдгийг бас хэлмээр байна. Болон хариуцлагатай асуудал. Хариуцлагатай уулуурхайг хөгжүүлэх асуудал. Уулуурхай ажлын төлөвлөгөөний дагуу ажилладаг байх. Мөн дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ийм аж ахуй нэгж, ийм үйл ажиллагааг бид хөнгөснө. Гэсэн хэдий ч бидний хувьд тулгамж байгаа асуудал байгаа ч байгаль дэлхий бидэнд юунаас ил Уулуурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд төрөөс барьж буй бодлого шийдвэрийг сонсоод зогсохгүй, хууль эрх зүйн мэрэгжил арга зүйн мэдээлэл авсан үр дүнтэй зөвлөгөө боллоо гэж онцолж байсан юм а. Шинэ Баянгарын төлөө цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд Баянгар аймаг зохион байгуулагдсан уулуурхайн зөвлөгөөнөөр хүрдлээ. За тэгэхээр дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзалтаа түр баяртай.